За сайн байцгаана уу та бүхэндээ персон эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч одвол зөвлөж байна. За та бүхэнтэйгээ өнөөдөр цэвэршилтийн талаар ярилцъя гэж бодож байна. За цэвэршилт гэдэг маань эмэгтэй хүний амьдралын одоо 2 дугаар үе эхлэх энэ үеийг бол хэлдэг. За 12 наснаас 45-аас 55 нас хүртэлх энэ хугацаанд эстроген даавар маань бийд байж байгаад за 45 наснаас эхлээд энэ даавар маань багасаад за энэ даавар бийд ялгархаа болсноос хойш одоо бийд илэрдэг энэ үзэгдлийг бол цэвэршилтийн одоо үе гэж нэрлэдэг. За цэвэршилтийн үеийг болохоор 45 наснаас 55 насыг бол цэвэршилтийн хам шинжилэрдэг энэ үе гэж одоо цэвэршилтийн үе гэж нэрлэдэг. За цэвэршилтийн үеийг бол 45-аас өмнөх наснд бол хүмүүс хам шинж бага зэрэг илэрдэг. За илэрдэг хам шинжийн дотор нь цэвэршилтийн өмнөх нас үе за энэ бол 5 жил орчим үргэлжилдэг. Цэвэршилтийн нас маань бас 5 жил үргэлжилдэг. Цэвэршилтийн дараах хам шинж байна 5 жил ингээд нийтдээ 15 жил ерөнхийдөө хямардаг гэж үздэг. Гэхдээ тухайн хүнийхээ биеийн байдлаас хамаараад сэтгэл зүйн онцлогоос нь хамаарад өөр хугацаанд өөр хэмжээнд илэрдэг. За манайхан 32 настай, 35 настай би ингээд цэвэрших гэж байна. Миний өндгийсийн тоо цөөрчжээ гэж яриад идэг. За энэ маань тархины цусан амж одоо багассантай холбоотой одоо нойрны хэмжээ багассантай холбоотой тухайн одоо нөхцөлд шинжилгээ өгөх үед дааврын хэмжээ багаснаас болоод тухайн хүний одоо өндөвчний нөөц бага байна. Цэвэрших төхөж энтергээд хүмүүс стресстэй. За энэ бол хэдэн удаагийн шинжилгээг хэдэн удаагийн байдлаар өгжөөж энийг магадалж цэвэршилт гэдэг юм үүсэх гэж гинүү гэдгийг магадaltaа. Түүнээс зөвхөн одоо 35, 32, 35, 40-оос өмнөх насныхан бол цэвэрших нь бол харьцангуй ховор байдаг. Маш цөөн тохиолдолд бол энэ тохиолддог. Энэ бол тусгай одоо өөр нөхцөл байдалд үүсдэг. За 45 наснаас эхлээд эмэгтэй хүний өндөгчнөөс гардаг даавар маань багаснтай холбоотой одоо өөр шинж тэмдгүүд илэрдэг. За энэ маань яагаад гэхээр зэрэг симпатик мэдрэл, парасимпатик гэж хүний одоо мэдрэлийн тогтолцоог хянж байдаг ийм хоёр тэнцвэртэй систем байдаг. За эстроген даавар багасаж хэмжээ нь багаснаас болоод симпатик мэдрэл маань идэвхждэг. Ингэснээс зүрхний цохилтын тоо олшроод шүн нойргүй болоод эсвэл их хэмжээгээр хөлрөөд эсвэл их хэмжээгээр нүүр нь халуун оргиод мэлс гэд халуун оргиж эхэлдэг. За энээс болоод тухайн хүн маш их хямардаг. Ихэнхдээ хүмүүс одоо дотрын эмч нараар үзүүлээд, мэдрэлийн эмч нараар үзүүлээд ямар нэгэн органик өөрчлөлт алга гэсэний үндсэн дээр эмэгтэйчүүдийн эмчид за цэвэршилтийн хам шинж гэдэг одоо өөрчлөлт эхэлж байгаа юм байна гэд эмэгтэйчүүдийн эмчид ханддаг байгаа. За энэ одоо симпатик мэдрэлийн системийг одоо тогтвортой байлгах үндсэн одоо арга нь юу байдаг вэ гэхээр зэрэг амьсгалын дасгалуудыг хийх ёстой, йогоор хичээлэх ёстой, за зөөлөн спиннингээр хичээлэх ёстой. Ерөөсөө л биеийн одоо эрхтний хөдөлгөөнийг л одоо илүү дэмжиж байж энэ одоо цэвэршилтийн хам шинжээс бол урьдчилан сэргийлдэг. Энийг хөнгөн явцтай өөрт зовиргүйгээр одоо өнгөрөөдгөө. Цэвэршилтийн хам шинжийг өөрт зовиргүйгээр одоо өөртөө хямралгүйгээр эвтэйхэн давж одоо гарах ёстой. Энэ бол одоо хүний амьдралын одоо 2 дахь үе буюу одоо үе гэж үздэг. За энэ үед болохоор зэрэг илүү одоо үр хүүхдүүд маань том болсон, одоо амьдрал маань тэгшэрсэн, одоо тодорхой хэмжээний карьертэй болсон ийм одоо амьдралын ийм сайхан үе байдаг учраас энэ одоо амьдралынхаа үеийг одоо цэвэршлээ гэж бодож их хэмжээгээр одоо хямарч цэвэршихгүй байх юмсан гэсэн ийм бодол биенийхээ ямиг их хэрүүлээ гэсэн ийм бодолтой манай охид эмэгтэйчүүд ерөнхийдөө ийм бодолтой байгаад байдаг. Энийгээ бол ерөнхийдөө л одоо намар боллоо, өвөл болоход өвөл боллоо гэдэг шиг хүний амьдралын ирэх ёстой нэгэн мөчлөг учраас санаа зовж, сандарч одоо тэрийг хойшлуулъя, урагшлуулъя, биенийхээ ямиг ирүүлэе гэсэн ийм бодлыг бол аль болохоор бодож өөрсдийгөө стресстүүлэхгүй байх шаардлагатай. Зөвлөгөө өгсөн персон эмнэлгийн эмч удвал байлаа. За UBS телевизийн өглөө хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.